Монголчуудын 5 хүн тутмын нэг нь харшилтай болох нь тогтоогдсон байна. За үүнээс 80% нь ургамлын тоосны харшилтай гэж онцлогддог. Тэгвэл ургамлын тоосонцор нь хаврын улиралд хамгийн ихээр дэгддэг учраас харшилтай иргэдийг маск тогтмол зуух гараа тогтмол угааж байхыг зөвлөж байна. За эцэг эхийнх нь хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50%, хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75% болдог байна. За иргэдийн хувьд ямар төрлийн харшил сэлэрч байгаагаас шалтгаалan онцлуулж эмчтгээ хэлэх хэрэгтэй юм. За 3-аас 4 жил эмчтгээг таслахгүй сайн хийвэл 10-аас 15 жилдээ харшлаар өвдөхгүй байх боломжтой гэлээ. Нэгдүгээр агаарын бохирдлын агаарт байгаа нөгөө нарийн тоосонцрууд хамар залгуур завны арсанд нэвтэрч орсноороо харшлыг өдөөх гол хүчин зүйлүүд ер нь болж байна гэж үзэж байна. Сүүлийн үед харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж юунаас харшилж байгаа вэ гэдгээ онцлуулж мэдхийн хамгийн ач холбогдолтой. За ер нь бол харшлын өвчний гол эмчилгээ бол ерөөсөө харшлуулаад байгаа зүйлээсээ зайлсхийх нь хамгийн гол эмчилгээ байдаг байхгүй. За харшлын үйлрэл эхэлж байгаатай холбоотойгоор хотогчлын газраас 4-р сараас гудамж талбайд ариутгал хийх, их цэвэрлэгээ хийх, өвс ургамлыг цэвэрлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За гэвч энэ нь харшил хөдлөхгүй байх хангалттай арга хэмжээ биш учраас маска тогтмол зүг шаардлагатай юм а. Ер нь нүүр ам цагтнаа л тэгэл хамар хураашаал хамар цагтнаа нүд цагтнад шүү дээ. Минийх лав тэгтээ тэр чи яг л нэг тоос нэг байхгүй. Зэрлэгийн харшил гэж нэг юм байна шүү дээ. Энд чинь хаас айгуу зэрлэг ургадаг бол одоо хотын гудмаар болвол ингээд тоосон цэр их болохоор чинь бас тэгэл имэл ууж дарахаас өөр арга байхгүй. Яг нөгөө харшлын юм уучхаар тэр чинь бас л илгэнд нөлөөлнө тийм сайн биш шүү дээ тий. Тэгэл уухаас ч аргагүй тэгэл. За амьдрах орчны тоос шор агаарын бохирдол хүүхдийн антибиотикийн хэрэглэнээс хамааран харшилтай болох магадлал нэмэгддэг байна. За ургамлын харшил үүсгэж байгаа шалтгааны 96.2%-ийг шарилж 88.8%-ийг нь лөөл эзэлжээ. Үүнээс өрсөлдсөн сэргийлэхийн тулд зуны үйлрэлт өвс ногоо ихтэй газар аль болох удаан тоглоулахгүй байх нь чухал юм байна. Мөн цэвэр агаарт байлгана гээд гадаа унтуулах хэрэггүй. Энэ нь харшилтай болохныг шалтгаан болдог гэдгийг эмчнэр хэлж байна.